Хаул дүүргийн цагдаагийн газрын албаагчдад криминологийн судалгааны онолын сургалт орлоо. Тус сургалтад хамрагдсан цагдаа нар онол практикийг хослуулбал илүү үр дүнтэй ажиллах боломж нэмэгдэх юм байна. Уг сургалтад Хаул дүүргийн цагдаагийн газрын 1-2 дугаар хэлтсийн чиг үүргийн албаагчид хамрагдсан бөгөөд криминологийн судалгааны орчин үеийн чиг хандлага шинжлэх ухаанд суурилсан арга зүйг танилцуулсан юм а. Энэ нь албаагчдын мэргэжлийн мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна гэмтрэг зөрчлийг судлах, дүн шинжилгээ хийх арга барилыг боловсронгуй болгох гэж чиглэлээ. Манай цагдаагийн 1-2 дугаар хэлтсийн албаагчид оролцож байна. За орчин үеийн криминологийн шинжлэх ухааны онол практик арга зүй нь ямар түвшинд байгаа гэдгийг бас цагдаагийнхаа албаагчдад таниулах зорилготой юм сургалт байна. Тэгэхээр энэ хүрээнд бас манай албаагчид энэ онлын орчин үеийн хөгжлийн чиг хандлага ямар байгааг өнөөдрийн ажил үйл ажиллагаатайгаа уялдуулж үйл ажиллагаанд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаан дээр хэрэглэх юм ач холбогдолтой юм сургалт гэж үзэж байгаамаа. За биологийн шинжилгээ, биологийн онол, за одоо эрдэмтдийн криминолог дүн шинжилгээ хизээнээс үүссэн. За тухайн үүсэж байх үеийн эрдэмтэн докторуудын онолууд, за одоо хэрэгжиж байгаа шинэлэг онол гэх мэт чи маш олон талаас нь бидэрт шинэ мэдээллүүд өгч байна. Дүн шинжилгээг яаж хийх ёстой юм. За дүн шинжилгээнд тулгуурлаад бид нар нөхцөл байдалтай тохируулаад гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмтрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох гэдэг юм уу. Одоо бүх чиглэлээр дүн шинжилгээний аргыг бид нар наривчлан зааж өгч байгаагаар маш ач холбогдолтой сургалт болж байна. Сургалтын үр дүнд оролцогчид криминологийн онол арга зүйн талаар нэгцэн ойлголттой болж практик үйл ажиллагаандаа шинжлэх ухаанд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх боломж бүрдэж өгүүллээ. Мөн энэ гэмт хэрэг зөрчлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад бодит төв нэмрээ оруулах ач холбогдолтой сургалт болсныг ч дурдсан юм а.